гэж бодож байгаа. Өөрийн хувьд бол одоо өөр улсад яаж байд юм байна гэх тэрийг бас судлая гэж бодож байгаа. Тэгээд одоо ерөнхийдөө бол миний зогсож байгаа англи юм уу эсвэл орс гэдэг энэ хоёр улс дээр зогссон байна. За ундрмаа Орос дээрээ хэдэн жил болж байна? Хэдэн жил суралцж байна? За би одоо 3 дугаар курс тэгээд анх хэлний бэлтгэл дээр одоо 4 дахь жилдээ сурч байна. Ямар сургууль вэ? Москвагийн Иргэнийскийн техникийн сургууль. Тэгээд манай сургууль болохоор 77 оноос эхлээд өмнө хаалттай сургууль байсан. Тэгээд 77 оноос эхлүүлээд ер нь гадаад оюутнуудад нээлттэй сургууль болсон. Тэгээд одоо хүртэл ер нь 2 монгол оюутан төгссөн байгаа. Тэгээд тэр 2 монгол оюутны нэг нь манай аав. Тэгээд аав төгссөн болохоор би бас энэ сургуулийг сонгож ирсэн. Одоо хэр шалгуураар энэ сургуульд оров? Танаа сургуульд элсэж ороход ер нь хэцүү юу? Ер нь хэлний бэлтгэлд орохдоо бол шалгалт өгөхгүй. Ер нь би өөрөө болохоор хувийн зарлаар хэрэв улсын зарлаар бол шалгалт өгнө. Би өөрөө хувийн зарлаар ирсэн болохоор шалгалт өгөөгүй. Тэгээ хэлний бэлтгэлдээ сурчаад төгсөхдөө бол нэлээд их шалгалт өгөөд тэгээд нэгдүгээр курстаа орно. Харсан байгаа. Танаа салбар, танаа чиглэлээр одоо сурж байгаа энэ сургууль чинь хэр нэр хүндтэй, хэр одоо боловсрал олгодог, ямархуу сургууль гэж чи ер нь бодож байна? За ер нь бол нэлээд нэр хүндтэй. Одоо нэлээд монгол оюутнууд ирж исэн. Тэгээд тэр дундаас 2 оюутан төгссөн. Тэгээд төгсч таагүй оюутан нэлээд их байгаа. Тэгээд ер нь бол нэр хүндтэй. 1990-ад оны дунд үеэс Оросын холбооны улсад сурахыг хүсдэг монголчуудын таваас нэг хэсэг буурчаад тэгээ сүүлийн 10 гаруй жилүүдэд бол энэ нэргээд итгэвчж байгаа ах гэж би боддог л доо. Энэ яг нэг хэсэг манайхаа Англи руу, Америк руу, Япон руу сургууль сурах гэж зөвшөөрсөнтэй холбоотой байх. Гэхдээ миний бодлоор бол энэ барууны орнуудын боловсролын тогтолцооныг хүнд одоо тэр тухайн шинжилгээ ухааныхын суурийг заахаасаа илүү аргачлалыг их зааж өгдөг. Энийг яаж хийх үү гэдгийг зааж өгчдөг. Гэтэл Оросд бол яг энэ тухайн зүйлийг хэрхэн хийх үндсээс нь хэл заадаг учраас илүү сайн чанартай юм болов гэж бодож байна л да. Ийм учраас Оросын албаны улсад бол боловсрол эзэмших нь бол одоо монголчуудын хувьд бидний хувьд бол хамгийн том давуу тал юм болоо гэж бодож байна. Тэгээд ер нь бас ажиглагддаг л да сүүлийн үед одоо Монголд орос хэл хичээлийг жоохон чанаргүй заадаг болсон юм болоо гэж. Тэгээ үүнтэй холбоотойгоор бас манай хүүхдүүд тодорхой хэмжээний бэрхшээл одоо англи хэл сурж байгаа ирэхэд орос хэлийг ихнийсэн сурахад бэрхшээлтэй байдаг гэдэг юм аа. Гэтэл бидний хувьд болохоор дунд сургуульд одоо орос хэлийг 7 хоногт 4 удаа хичээлээр сурж ирсэн учраас тэгээ эргээд хэлний бэлтгэлээс ахуулаад сурахад хүртэл амар нөхөн байсан. Тийм иймэрхүү зүйлүүд бол одоо айлгаа ажиглаж байгаа юм болов. Гэхдээ манай монголчууд бол их шинэ нэмийг сурахтайг амархан байдаг учраас их амархан хүлээж авдаг учраас энэ бэрхшээл бол тэг цаг зуурын төдий болоод ингээд арилжих байх гэж боддог л доо. Уянга ямар сургуульд сурж байна? Эдийн засгийн Имтихааны үеийн нэрмжит эдийн засгийн их сургуульд санхүү эдийн засгч мэргэжлэр сурж байгаа. Одоо 5 дахь жилдээ 5 дугаар курсын аята. Ер нь хэр их бэлтжиж энэ сургуульд хэлсэж ирсэн? Би анх ер нь Орос хэлний олимпиадад оролцоод 7 дугаар ангиас Орос хэлний олимпиадад би өөрөө сэлэнгээ хэлтэй. Тэгээ сэлэнгээс аймагаас хотын хэмжээнд гэдэг Орос хэлний олимпиадад ордог гэсэн. Тэгээ яг төгсөх ангидаа улсын хэмжээнд Орос хэлний олимпиадад ороод 2 дугаар барьт орлоо да. Тэгээд яг сургуулаа авсан. Эхлээ сургууль руугаа өргөдөл бичиж явуулаад тэгсэн чинь тэмцэн гэсэн хариу ирээ. Тэгээ 5 дугаар курс. 11 дугаар ангийн 5 дугаар сард хавраа авчихсан. Тий. Одоо танаа сургуульд хэр их олон монгол оюутнууд сурж байна? Манайд одоо яг 13 оюутан сурж байгаа. 4 банд 9 охин. Айгу цөөхөн хүн сурдаг. Тийм ер нь улсын хурл ерөнхий сайд байсан амар жаргал тэгээ тэргүүн хадагтай 2 манай сургуулийг төгссөн юм байлээ. Өмнөх төгсөгчдэр нь тэргүүн хадагтай ярьж уулзчихсан. Тий, одоо. Одоо Оросын албаны улсад боловсрал эзэмшиж байгаагийнхаа давуу талыг ер нь юу гэж хэлэх вэ? Хэр их бахархдаг вэ? Ер нь бол бахархдаг. Тэгээд манай өчигдөр бас нэг хичээлийнхаа нөгөө нэг зочиотыг өгөөд тэгсэн чинь багш надаас асуусан байхгүй юу? Чи ингээд төгсөөд энд үлдэх үү, Монгол руугаа явах уу гэд. Тэгсэн чинь би Монгол руугаа явна гэдгсэн чи яагаад гэдгсэн чинь багш үгүй би ингээд улсын зарлаар ингээд Оросын албаны улсад сурж ийн 5 жил манай улс ингээд төлбөр төлсөн, байрны мөнгө төлсөн ингэсэн байхад би ингээд үүрэгтэй ингээд заавал ингээд явна. Тэгээд би Оросд сурж байгаагаараа Монгол сурж байгаасаа давал нь юу вэ гэхээр илүү юу гэдэг харилцааны соёл хамгийн наазах нь гадаад сурдаг гэдэг утгаараа харилцааны соёл сурж ийн. Тэгээд илүү ингээд мэдлэгтэй болж чадж ийн. Тэр утгаараа ингээд амар
чадвартай болж чадж байгаа гэдэг утгаараа би ингээд явна гэдгсэн чинь багш манаас амар гайхчихсан л та тийм үү гэд ингээд танайхан дандаа ийм байдггүй Монгол хүмүүс ер нь ийм байдаг юм уу гэд надаас айгүйх асуужсэн тийм. Илүү арай илүү чадвартай л юм болоо да гэж найдаж байгаа шүү дээ. Ер нь энд сурдаг оюутнууд бүгдээрээ сургууль төгсөөл эх орондоо очиж ажиллана гэсэн ийм л зорилготой байдгүй. Тийм ер нь л нэг тийм Монгол хүүхдүүд ч анханасаа нэг тийм үндэсрэг үзэлтэй. За би ингээд сурсан энэ Оросын холбооны Оросоос ингээд эрдмийн өгөртөлсөн юм чинь Монголда очиж ажиллана. Тийм бодолтой байдаг болол гэж бодож байна. За анар бол Москвагийн одоо Москва дахь Монгол оюутнуудын хөгжлийн төвийн тэргүүн. Тэгэхээр энд байгаа оюутнуудын талаар одоо хамгийн сайн мэдээлэлтэй ийм хүүхэд байгаа. Тэгээ ер нь найзуудынхаа талаар энд суралцж байгаа оюутнуудын талаар танилцуулж яриач. Энд бол Монголын сор болсон оюутнууд ирдэг гэж хэлэхэд бол хэлцдэхгүй. Тэгээд иймэрхүү Монголын сор болсон оюутнуудтай мөр зэрэгцэн сурдагтаа өөрөөр их бахархдаг. Ер нь чиний сурж байгаа сургууль ямар сургууль вэ? Оросын холбооны улсын дотоод явдлын яамны Москва их сургууль гэж монгол хэлээр бол нэрлэгдэнэ. Орос нэрээр бол Московский университет МВД Россия гэж. Тэгээ цагдаагийн мэргэжилтэн бэлтгэнэ л гэсэн үг шүү дээ. Монголоос хэр их хүүхдүүд вэ? Монголоос яг одоогийн байдлаар суралцж байгаа 3 төрлийн мэргэжлэр 30 гаруй оюутан байна. Сол юм тий. Тэтгэлгээр суралцдаг. 2 яамны гэрээгээр суралцдаг. Тэгэхээр тэтгэлэг гэж нэрлэж болно. Танай сургууль яг энэ салбартаа боловсрал олгох одоо чанар тал дээр ер нь одоо хэрвээ Албан бус аман мэдээгээр бол Европт нэлээд дээгүүрт ордог гэж хүмүүс хэлдэг. Миний хувьд бол өмнө нь Монгол цагдаа их тамд суралцж байсан. Ер нь харьцуулаад үзэх юм бол Оросд бол илүү их онлыг практиктэй нь хослуулдаг тал дээр Монголоос илүү давуу талтай. Монголын хувьд жоохон эдлэг сан талдаа муу тийм ээ үзүүлэх харуулах материал нь илүү их муу байдаг. Тэгээд одоо сурж байгаа сургуулиас Монголд энийг нэвтрүүлэх юмсан даа гэсэн тиймэрхүү санаа их байдаг. Тэгээд намайг бас санаагаа гүйцэлдүүлж амжааг байхад Монголд сургуульд маань энийг бас нэвтэрж байгаа дөрвөлээ тийм ээ. Тэгээд энэ их баяртай байдаг. Оросд боловсрал эзэмшихийн давуу талыг юу гэж бодож байна? Оросд мэргэжил эзэмшихийн давуу тал нь бол хамгийн ихний ээлжинд мэдээж гадаад харилцаа их сайтай мэргэжилтэн болно. Яг гэвэл Орос хэл гэдэг бол агуу хэлөөрөө шинжлэх ухааны хэл шүү дээ. Тэгэхээр нэгдүгürt тухайн байгууллагатай аль ч салбарт байсан байгууллагатай ажиллахад бол гадаад харилцаа тал руу ажиллахад их тус төхөмтэй шилдэг мэргэжилтэн болж чадна. Энэ бол хамгийн ихний давуу тал.